За яруу ихшгэлэн хамтлаг хизээ байгуулагдсан байна. Яруу ихшгэлэн хамтлаг маань сая 2011 онд байгуулагдсан. 4 эрэгтэй 4 эмэгтэй хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулагдсан. Манай хүүхдэд байгуулагдсан сошиал олонлог бүтээл хийлээ. Бид ардын дуу заахаас илүү бас түүхэн сэдвтэй дуунуудыг сонгож авч байгаа бүтээлтэй тойрсон байгаа. Одоо бид сая 2020 жилийн зориулсан. Бид ерөөлөөр очсон миний мөнгө гэсэн сайхан дуу хүүхдэд зааж хаалга бичтэд орсон. Тэмдэг төрчшүүлэг Чингис гэдэг сайхан маш их дуу хийж бас шинэ бүтээл хийлээ. Болж байгаа. Тэгээ одоо бид гоо бас энэ дуунуудыг төрсжүүлэх гэж гэдэг бүтээл хийж байна. Түүнээс гадна бид Монгол ардын дагуу болсон дуулыг 2 гэсэн 2 дахь цомгийнхаа ажилд орсон байгаа. Өчигдөр хоолойныхаа дууныхаа татах дууныхаа хоолойд орчод ирсэн. Мөн хажуу орон бид алтан цомголсон хилтанд оролцоолоос бэлтгэл хийж байгаа. Бүгд нэлээд шургуу ажиллаж байгаа. Эцэг эхчүүд маань бас аягүй сайхан сэтгэл гаргаж дэмжиж байгаа. Бид бол бидний хамтын бүтээл бид бас чадлынхаа хэрээр үндэснийхээ соёлыг ардын дуу бүгдэд зааж сургаж түүхэн дурсал дуунуудыг басан гэж ардын төвөрхийн төлөө ингэж маш шургуу ингэж ажиллаж явж байна. Тэгээд бас одоо нөгөө яруу ихшгэлэн ингээд жоохон хүүхдүүд тийм ээ 5 настай доотлон тэгээд 7 настай юм хүүхдүүд ингээд маш их хөдөлмөрч өөрсдөө ингээд өв соёлоос түгээн илэрхийлэх зорилготой байгаа. Тэгээд энэ дээр бас одоо юу гэдгийг байгууллагууд өрөх юм бол очиод дуулах гэдэг ч юм уу те. Гэх мэтлэн ингээд хамтарч ажиллах тийм саналууд одоо танаа хамтлагтай яаж хамтарч ажиллаж болох вэ? Энэ талаар бас үзэж байгаа хүмүүст. Тийм. Яг сая бид юу яасан? Намуудын нэг гарын үсэг болох юм үйл ажиллагаанд оролцсон. Тэнд очиж бид нэг ерөөлөөр уучсан миний Монгол гэдэг дагаад болсон чи хүмүүс аяг хүлээж авсан. Тэгээд хүүхдүүд яг үндэснийхээ хувцсыг юмсаад ингээд яг өөрийнхөө хувцастайгаа ингээд уялдсан, монголоор бахархсан, монголоор ингэж сэтгэл дүүрнэ гэж явж байгаа хүмүүс аяг их таашаасан. Тэгээд манай хүүхдүүд ийм жоохон доотлон 5 настай хүүхдүүд 5-8 насны хүүхдүүд байгаа. Тэгээд ийм бахаас ингэж аягүй мундаг сайхан дууж чад маш их баяр хүргэе. Аягүй нэг настаа буураа хүртэл гүйж ирээд манай хүүхдүүдийг үнсээд ингэж яаж байгаа маш их сэтгэл өндөр байсан. Тэгээд энэ дашрам дэлгэхэд би бол эцэг эхчүүдэд маш их баярлж байгаа. Тэгээд тэгэл хүүхдүүд аягүй сайхан хуцнаар хийлгэж байсан. Дуу панограм бичлэгийг хийлгэж өгч байна. Тэгээд дээр нь бас уухгүй маш их уухгүй зөөж байгаа. Тэгээд манай бүр зарим хүүхдүүд чиглэлтэй гэр бүлтэй хүүхдүүд бас юм сургач. Бас ингээ хүүхдийн юм сураад ирэхээр эцэг эхчүүдийн урам зориг сая сэтгэл аягүй дүүрэн байдаг. Тэгээд бид бол хүүхдүүдэд маш их хөдөлмөрлөж байгаа хүүхдүүд цаг наргүй одоо ингээд хичээлээ амралт тавьсан байгаа бол бид нар хоолойны бичлэгт нэлээд бас шугуу явж байгаа. Яг энэ юу дэлгэмд бол нэлээд бас юм хийгээд байгаа. Хичээлийн хажуу ороод одоо сургууль төгсгөлж байгаа юм чи бас тэр бол бас ингээд хичээл намын бүх юм зохицуулалтаас ингээд цаг зав гаргаж ажиллаж байгаа. Гэтэ хүүхдүүд нь ядар цуцсан гайгүй ямар ч гэсэн бас ингээд эцэг эхчүүд нь битээ ядраагаараа бас тэгээд ингэж зөвлөж байгаа. Байгууллагууд өөрөө л одоо очиод доолж өгнө үсттэй тий. Хамтарч өөрөө л явна шүү дээ. За. Бид нар тэгтээ нөх айхтар тийм ашиг машиг хайж байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь бид нар үндэснийхээ өв соёлыг дээлээд ардын дуугаар нь сайхан багаас нь хөвшиж Монгол хүүхдүүд сурч чадах юм а гэсэн юм сайхан ажлыг хийж байгаа. Одоо миний хувьд гэх чинь би бол бас л цаг наргуул явж байгаа. Тэгээд хүүхдүүдээ бас яг Монгол хүүхдүүд яаж дуулдаг юм бэ? Ямар байдаг юм гэдэг жоохон ч гэсэн харуулгад хичээж ингэ зарж байгаа. За үзэгчид байгууллагууд тандж хэлгээд ийм авьяаслаг тэгээд ийм багаасаа ийм хөдөлмөрч бүтээлч хүүхдүүдийг бас дэмжээрэй. Тэгээд мэдээж CD гэхэд дуу бичлэг видео гэл ингээд одоо энэ өрөө гээл тэгэхээр бүх юм л түрээс зардалгүй юм гэж юм байдаггүй. Тийм болохоор ийм зүгээр өргөө зардал биш ийм бүтээлч
одоо шинэ залуу үеэ ингэж дэмжиж ажиллаарай гэж би бас өөрийнхөө зүгээс уриалмаар байна. Тэгээд ийм бас өв соёлоо таниулах мөн ийм хүүхдүүдийн чөлөөт цагийг тий хөгжүүлэхэд тодорхой юм үнэтэй хөв нэмэр оруулж байгаа. Танаа ийм галбангаа сургалтын төвийн хамт олонноос өөрийнхөө хувийн зүгээс баярлалаа гэж хэлье. Бас энэ авьяаслаг ийм хөгжилтэй ялангуяа энэ хөгжилтэй хүүхдэд түрүүнд их гоё дунууд болж лээ. Тэгээд бас бүгдэнд нь баярлалаа. Аа. Хөгжим бүжгийн хийлээ гэж санаж байгаа. Тэгээд хөгжим бүжигч угаасаа өөрөө бас цаг нар ажилтай. Тэгээд яг аа ээжийн нэмээ өөр хэн дайлтанд хэрэгж ирнэ. Тэгээд айгүй гоё сэтгэлээрээ ингээд бид нар айгүй гоё баг болж ажиллаж чадж байгаа. Гэхдээ бас энэ бэрхшээл юм. Тийм бид нар хичнээн ингээд цаг зав гаргаад ингээд ажиллаж байгаа ч гэсэн бид нар өөрөө мэтэл бас тодорхой хэмжээний бас тий бэрхшээл гарч ирнэ. Тэгэхээр бид нар хоол амжилтанд орох юм дээр бас нэг түндээ бас нэг хүүхдийн хоолоогоор таньжаад үндэснийхээ тууг ингээ хүрчихье гэж зорж байгаа болохоос яг энэ бас эцэг эхчүүд бас жоохон ч гэсэн бас юу болж ин л та дэмжлэг хүүгийн бас жоохон цохид болж байгаа. Тэгээд бас хүмүүсийг үндэснийхээ үс соёлыг дээдлээ бид нартай бас хамтарч ажиллаач тийм бид нар бас чадлынхаа хэрээр бид нар чанартай уран бүтээл хийнэ гэж бодож байгаа. Тэгээ ер нь бас хийсэн уран бүтээлүүд бас эцэг эхчүүдийн болон сонсон хүмүүсээ бас омогштыг төрүүлж чадчихаг. Энд бол маш сэтгэл төрөө явж байгаа. Тэгээ бид энэ ажлаа эхлүүлсэн юм чи одоо дуустал нь бас зорж ажиллана гэж бодож байгаа. За танаа хамтлагт амжилт хүсье. Тэгээд Монгол түмэндээ олон дэлхийд Монгол энэ өв соёлыг таниулсан чадaltaй гоё хамтлаг болно гэдэгт итгэлтэй байгаа. Амжилт хүсье. За баярлалаа.